энэ сайхан өдөр хүрэлцэн ирсэн эрхэм та бүхнийхээ хаан амрыг хатан мэндийг ирмэлжиж та бүхний минь ажил үс амжилтаар дүүрэн амьдралд нас жаргалаар дүүрэн эдгээрийн камглан төрөл өрөөнд төвшин сайхан хосоорон заяа төвшин хотлоорон амар төвшин байхын үлзий үнтэй өрөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүл мэдчилээ. За өнөөдөр бидний доотлын 17 дугаар жарны хөгжим модон могой жилийн намрын ихэнх сарын шинийн 13-ны бэлэг дэмрэлтэй сайхан өдрийг сонгон эрхэм даавхнийгээ мөрөн залж мэрэгнийхэн ургийн бичиг хэмээх энэхүү шинэхэн мэндэлсэн номын баяран хийж энэхүү сайхан номын авшигын ухаан хүртэх ийм сайхан учрал өрөөлтэй өдөр та бүхэнтэйгээ учран залгаж байгаадаа туйлыг баяртай байгаагаа илэрхийлье. Тэр өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан хүлээж, энэ л сайхан өдрийг эрхэм болгож, өөрийн оюун бодлон бясалган байж, иргэднийх хэн хэмээх энэ сайхан ургийн бичиг болсон энэ номоо өнөөдөр гардан авч, та нарынхаа бас гар дээр хүргэх ийм сайхан хувь тохиол өнөөдөр тохиолсон байна. Энэ хүн номд Арангаа аймгийн Эрдэнэ мандал буюу хан оюу сумын харьяат уугуул Эрдэнэ төвсийн үр хүүхдүүд болох Эрдэнэ төвсийн Дашцэрэнгийн Баточрын Ганбаатарын Инкамглангийн хүүхдүүд гээд түүнээс ингээд салаасан олон сайхан үр хүүхдүүдийн намтар түүх амжилт олдгийг баттгсан ийм л сайхан авшиг шигсэн оюун ухаан шигсэн энэ ном бүтсэн байна. Аялгуугаар Мэнчилгээ дэвшүүлэх хэмээн нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн дуу хөгжим багш Гэндэв таныг хүндэтгэн урьж байгааг хүлээн авна уу. Баярлалаа та бүхэндээ. Харуулгын бүхэл явдлыг хоёрхан явсан багтаасан Хосгүй нэгэн ард түмэн Азийн жигжин дээр биеийн хэмээн их найрагч байна шүглэсэн байдаг. Үнэхээр энэ сайхан баяр баясгалантай өдөр байна. Энэ сайхан өдөр бас та бүхэн маань энэ жил олон аймаг сумууд 100 жилийн ойгоо байсан. Түүний дотор Арангаа аймгийн Эрдэнэ мандал сум 100 жилийнхаа ойг хийж энэхүү 100 жилийн ойн бас босгон дээр энэ сайхан ойд ташралтуулан мэрэгнийхэн ургийн бичиг хэмээх энэ сайхан ном мэдлсэн байна. За ингээд Арангаа Эрдэнэ мандлын гараа үргэлээ да. За ер нь бүгд гараа үргэлж. Тийм сайхан байна. Ингээд түүх 100 жилийн ойг дахин та бүхэндээ дэвшүүлж та бүхний ажил үс амжилтаар дүүрэн амьдралд нас жаргалаар бэлгэж явахын үлзий утга өрөөлийг дахин үргэн дэвшүүлье. За манай Эрдэнэ мандлын үргээр сайхан байна. Гайхалтай байна. Тэгээд энэхүү 100 жилийн ойн босгон дээр мэрэгнийхэн ургийн бичиг хэмээх энэ сайхан номыг санаачлан бүтээсэн. За түүнд дэмжлэг үзүүлж оролцсон олон сайхан алдартнуудаа алдаршуулан та бүхний өмнө бас нэрийн дуудаж баяр хүргье. Энэхүү номыг санаачилсан манай Монгол улсын мэрэгцэн нэгтлэн бодогч Алтан газар содонд хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн одонд очирч янзгийн алтан цэцэгч таньдаа өрчин сэтгэлийн халуун баяр хүргье. Үнэхээр энэ сайхан
За дараа нь бас бид бүхний бахархал болсон Байлдааны гавьяаны Улаан Төгийн одонтой онц холбоочин хэмээх энэ сайхан алдар хүндтэй эрхэм цолын эзэн манай ардын айрам зэвсдүүчний холбооны цэргийн дараагаар одоо олон жил ажилласан нэрт одоо хурандаа Бадмын Шамбал Жамцаа дарга маань үргэлжлэн ирсэн байна. Эрхэм одоо хурандаа эрхэм ахтаа одоо танд баяр хүргэе. За мөн энэ номыг одоо бүтээхэд Алтан гац одонд Монголын буянт ээж өргөмжилэлт Чойж сүрэнгийн Санжаажав. За харан за хүрэлцэх амжааг байна. Алуун баяр хүргэе. За мөн одоо эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Алдар дэх одонд давгийн Дайрыма. За танд одоо жин сэтгэлийн одоо алуун баяр хүргэе. Одоо эрүүлийг гац жаргал сайн сайхны өрөөлийг өргөн дэвшүүлж одоо урдуудаа насхын үлзий утга өрөөлийг өргөн дэвшүүлье. Одоо эрхэм одоо Дайрыма ихтэй мөн олон одоо удаагийн баяр хөөр баясал цэнгэл болгон дээр дандаа баяр хөөр дөрүүлж байгаа танд дахин их хийсэлё. За мөн одоо үйлдвэр хөдөө аж ахуйн яамны жуу хүчтэй Алдар дэхийн 1-2 дугаар одонтой арчилсан хувьсгалын эрх чөлөөний одонг одоо ингэртэйг ялзуусан Алтан гац одонд Галсан Жамцын дагч толгор. За хараахан ирж аримжаагүй байна. Энэ хүн одоо бас их чухал үүрэг гүйцэтгэсэн байж байгаа. За дараа нь одоо нэрийн дуудах ёстой эрхэм хүн бол 5 жилийн гавшгаач 1-2 дугаар одонтой Алдар дэхийн 5 одоо сайхан хүү төрүүлсэн дархан бэр ажид их өргөмжилж Бадмын Бадамжуу. За энэ сайхан буурайдаа бас одоо халуун баяр хүргэе танд одоо мэхий ёсны аз жаргал амжилт үдээ сайн сайхны өрөө урдудаа насгийн ерөөл билгийг танд өршөөж баяр хүргэж байна. Халуун баяр хүргэе. За сайхан байна манай одоо энэ зэрэглүүдийн юмныг сайхан ах дүүсээ хүндгсэн алгад ажилт дүүрэн байхаар л хөтлөгч нь өөрөө ингээд зүгээр баярлалаа тогшоод байдгийг шүү дээ. За долоод нь Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Батөчрийн Ганбаатар гэдэг. За энэ бол сайхан даруухан ирхэн байна. Гавьяатынхаа нэмдий зүгээгүй та бүхэндээ одоо би осож үлдэл үзүүлж байна. Баяр хүргэе ирхэн гавьяаттаа. За дараа нь мэдээж одоо бас энэ үйл ажиллагааг зохион байгуулахад аливаа үйл ажиллагаанд ах дүүстэйгээ хамт нөхөдтэйгөө сургууль хамт олонтойгоо дандаа илгэмсэг ийм сайхан сэтгэлээр хандаж явдаг эрхэмсэг сайхан хадагтай нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн захирал Монгол улсын зөвлөх багш Монгол улсын гавьяат багш Чимбатын Хишгва захирал одоо бас чухал үүрэг гүйцэтгэжээ. Ийм сайхан одоо алдартнууд энэ л сайхан өдөр энэхүү номыг одоо бас их хөрж авч эрхэм даавныхаа гар дээр өгөж энэ одоо цаашлаа өвлөн явах ийм сайхан үлзий учрал өрөөл байна. Тэгэхээр мэдээ 100 жилийн тохиолдуулаад хичнээн одоо ийм ургийн бичгийн ном гаргаж байгаа байлээ. Тун зөөгөн байх гэж бодож байна. Түүний одоо манлай түүчээр яг аргагүй энэ л сайхан хүмүүсийн оюун ухаанаар бүтсэн энэ эрхэм сайхан ном байна. Манай их яруу найрагч маань хэлсэн байдаг. Дашдорж нацагдорж хувьтай энэ орондоо хувьсгал тулсаа мандуулж хойчин шин ертөнцийн хүнтэй гавьяа байгуулъя. Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дурсгалтай Монголын төлөө гэх сэтгэл бидний зүрхнээс өглөөтэй өсгөөс сурсан үндэсний хэл мартаж болохгүй соёл өгтөл орших төрөлхөн нутаг салж болохгүй орон энэ бол бидний төрсөн нутаг Монголын сайхан орон тийм ээ энэ сайхан Монголын сайхан үр садууд Харангай аймгийн Эрдэнэ мандал сумынхан энэхүү ургийн номоо дахин гаргасан байна. Тэгээ энэхүү сайхан баярт өчөд энэхүү номынхан одоо баярын нээлтийг одоо нээж өгөх хэлүү хэмээн ардын айрам зэвсдүүчний холбооны цэргийн дарга холбооны одоо хэлцийн даргасан Байлдааны гавьяаны Улаан Төгийн одонд онц холбоочин эрхэм хурандаа Бадмын Шамбал Жамцыг тайзнаа хүндэтгэе. За үнэхээр одоо манай зэвсдүүч сарын шинэ 14-ний шар барас энэ сайн өдөр та бид бүхэн олон жил хүсэн хүлээсэн мэргийнхэн ургийн бичиг номон өлгийдэн авахар хуран суглаад байна. Бидний уг үндэс угсаа гарвал халахын шашны 3 зулын 1 зай бандит гэгээний хошууны унгын шав нар бөгөөд одоогийн Архангай аймгийн Эрдэнэ мандал сумын уугуул иргэд та бид юм аа. Эртний монголчууд ураг удмын хэлхийг эрхэмлэж ургийн холбоогоо нарийн мэддэг цус ойртолтыг хатуу цайрилдаг нь
ухаан бодлын ариун чанар, үр удмынхаа эрүүл мэнд, оюуны дархлааг хамгаалах гүн ухаан байсан байна. Бид бүхэн энэхүү номыг эмхтгэн гаргахдаа ураг садангийн холбоог сэргээж, хойч үедээ танин мэдүүлэх, ухаарл өгүүлэх ариун зорилгыг өвөрлөн хичээсэн юм а. Эцэг дээдсийн нэр алдрыг марталгүй үр холчдоо өвлүүлэн үлдээж, угсаа гарвал ураг саднаа төлөвшүүлэх нь бид бүхний ёс зүйн хариуцлага болоод байна. Мэргэнийхэн амьдралын олон угчаад замыг туулах их бүтээлч сэтгэлгээтэй, амьдралын бурхан ухаантай, эрдэмтэн мэргэдтэй, хийж бүтээсэн бахархам үйлстэй Монгол сайхан орноо хөгжүүлэхэд олон салбарт авиас бэлэг эрдэм чадлаас орин амжилт бүтээлтэй ажилласан, цаашд ч ихийг хийж бүтээх эрмэн хүсэл хэмүүлэлтэй залуу үеэрээ бахархаж байна. Байгалийн үзэгдэлд газрууд илбэгтэй, уужуу талбун нутагтай, цэнгэг уст гол орхиудтай, ан амтан араатан жигүүртэн чуулсан, жимсгэн хүм малын ховор нандин эмийн ургамал илбэг энэл сайхан нутагтан өвөг дээдэс аав ээж ахан дүүс залгамж халаа болсон дүү нар үр хөгдүүд хойч үеийнхэн минь энэл сайхан нутагта одоо амьдарцгааж байна. Арангаа аймгийн 90 жилийн ойгоор уулзалдаж зураг хөргөө ахуулан ургийн ном гаргах амлалт авсан дүү алтан цэцгийн хичээл зүтгэл, санаачлага, дайчин чанар, бүтээлчээр хөдөлмөрлсөний үр дүнд уг ном хэвлэгдэн гарч та бидний гар дээр тавигдж байгааг хэлэхэд таатай байна. Бүтээлчээр ажилласан дүүдээ та бүхний нэрийн өмнөөс том талархал илэрхийлж дахин баяр хүргэе. Мөн уг номыг бүтээн гаргахад хувь нэмнээ оруулсан та бүхэндээ баярлж явдгаа дахин хэлье. Тэнгэр дэвсэн аав ээж, өвөө эмээ, ах эгч нарынхаа тухай уншаад сэтгэл үүмэрсэн боловч тэд нарынхаа сургаал үг хийсэн бүтээснээр нь бахархаж сэтгэл минь тайвширлыг оллоо. Уг номонд 500 шахам өрх айлын 700 гаруй хүний ургийн хэлхээ намтар түүхийг өгүүлсэн бөгөөд одоо айл өрх бүр улам боломжролгүй болгож сайжруулан ургийн бичгээ хөтлөх нь эрхэмдүү нар та бүхний ариун үүрэг юм а. Өвөг дээдсийн минь буян заяа үргэлжид тэнгэр мэт тэнүүн, газар мэт бат байж үр сад биднийг ивэн тэтгэж төрлөө таньсан та бүхний үр удмын хэлхээ ариун байж энэхэн бийсэн эрүүл саруул элэг бүтэн инх жаргалтай ажил үйлс сансан сайн үйлс бүхэн үргэлж өөдөө дэвжин дэлгэрч ураг удмын хэлхээ улам гүнзгэрэн өргөжж номын цагаан буян мөнхөд өөдөө байгаа. Та бүхэндээ эрүүл энх аз жаргал хорвоогийн хамгийн сайхан бүхнийг хүсье өрөөё. Баярлалаа. Баярлалаа. За ингээд та бүхнийг Монгол улсын хамтыг Хароллос даяра Монголын арёнголом талайх дэци гэгэмилэс дандаингтин мор нонкожно амгдэдки шотр
Ayağa uluslar Hamtırın versin Güvenekün Hatan zor yok Bu gilcatlara Her demonun orna mandul ya За баярлалаа. За баярлалаа. Энэхүү мэрэгний хэмээх сайхан Шавуучиг зэрэг За энэ номыг одоо өөрснөө унших учраас би товчхон анхаарах нэг 3 юм хэлье гэж бодож байгаа. Нэгдүгээрт нь Аранга Эрдэнэ мандал сум бол заяа гэгээний шавь гэж явдаг юм байна. Тэгтээ бол одоо архив шүүлгээд энэ залуучууд дараа нь юм хийхтэй бол тэр архивд бол заяа гэгээний шавь 116 дугаар ботдол манай сум тэгтээ хаан оюутаараа гарч ирдэг юм байна. За нэгдүгээр асуудал нь. Хоёрдугаар асуудал нь 90 жилийн ойгоор бид нэр цуглаад зураг хөргөө ахуулаад энэ номонд орсоо. За 100 жилээрээ Аранга аймгийн Эрдэнэ мандал сумын 100 жилийг тохиолдуулаад бид нэр 300 гаруй мод тариад сайхан төгөл үүсгээд ах дүү төрөл төрөсд аж зээ нэртэй үлдээж байгаа. Энийг хэлэхэд баяртай таатай байна. За ингээд одоо Дасцэрэн гэдэг хүн бол Эрдэнэ төгсгийн Дасцэрэн одоогоор бол энэ номонд 2 хүний материал орсон. Нэгдүгээрт нь хүү Дасцэрэн тэдний үр хүүхдүүд, хоёрдугаарт нь охин Норжмоо тэдний үр хүүхдүүд, архив шүүхэд Дасцэрэнгийн Эрдэнэ төгсгийн дунд цэрэн гэж гарч ирсэн. Тэрийг хайгаад ерөөсөө тэр гэр бүл юу олж гарсангүй зүгээр тэр ахтайгаа амьдэрдэг дунд цэрэн гэсэн хүн бол гарч ирж байна. За дараагийнхан нэг анхаарах юм бол ингээд ерөнхийдөө одоо нүүдэлчин соёл иргэншлэлээр бол бас энэ ургийн ном бол одоо өв уламжил өвд орноо, бит бус өвд орноо энийг дээр одоо ах トゥ амрагсадныхаа үр удмыг гаргаад алдартан гавьяатнуудаа одоо алдаршуулад үр удмаа мэдэх нь бол цус ойртолд одоо тэр генетикийн арга хэмжээнд үл чухлаа гэсэн тийм нэг гэр барьсан хүмүүс танилцуулаад ингэж явж байгааг бас залуу дүүнэр одоо энэ сурагчдаа бол дамжуулахад таатай байна. За номон дээр бол одоо бидний мод тавьсан, зураг тавьсан. Зураг бол их чухал юм байна гэдгийг бас олж мэдлээ. Зураг яагаад чухал байна гэхээр зураг түүх өгүүлнэ гэдэг нь бол өстой үний юм байна, баталгаатай юм байна. За дараагийн нэг асуудал бол тэр архивд шүүхэд бол намын гишүүн хүн их ороотой юм байна. Имээгээ олохгүй нилээ 2 жил хуу архиваар явлаа. Тэгээд энэ манай аавын отхон дүү Батчир намын гишүүн байсан. Намын гишүүн хүн байна уу танаа гэсэн байна гэсэн. За тэр намын гишүүний архив руу ороод тэгээ манай Батчирхын одоо шинчилсэн хуучин тэр хөлийн зэрэг дарга байжгаад бичигдсэн түүх намтар байна. 73 онд шинчилсэн түүх намтар байна. Тэрэн дээр ээж даваа хүү гэсэн одоо намайг баг байхад одоо өөд болсон гэж бичигдсэнээр даваачвын хөөгөөд тэгээд манай аав нь одоо Бантхай гэж санд зүрэн Минжгийн хөх Минжгийн санд зүрэн гэдэг хүн одоо ээжийнхэн талын төрөл гэж ярьжсэн одоо Магсаржүүгээд Дашторжи Магсаржүү гэдэг хүн байна. Тэр шарын авгаа Жамин зөв гэсэн улсууд бол ээжийнхэн төрлийг ингэж жоохон бүрхэг олсон. Тэгээд одоо тэднэрт бол аав бол одоо надад нилээ тэр ах トゥ угийн талаар загсан тэр асуудлууд нь бол бас архив дээр очиж шүүгдэхээр бол нилээн тохирсон. Ингээд би аавдаа бол их баярлж байгаа. Та бүхэндээ их баярлалаа. Ингээд номоо сайхан уншаад одоо ах トゥ амраг саднаа мэдэрээ. Ингээд та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Ирсэн эрхэм хүнд та бүхнийхээ энэ өдрийн хамар амгалан айлтгая. Миний дуулдаг дуус олцор байлгалтай дуу болдог шүү дээ. Тийм учраас дайч нөхрийн тухайд байгаа энэ цугаар эрчүүдтэй зориулъя. Сарыл шинэн таягүй Уралын найз ханавэлгэ Барсан хотын барилгэнэрүү Хорон хэдийн дагэрэрүү Ай хайнгсэн най дунд ханьцаагүй Оны дуу тайчилсан
тайны талбар танилцсан Тэгнийхээ суулгаж Зэггөлги намжаагүй хоо Сэрний харан тэгэр болж Сэвц юрмын өгд болсон Харал шинэлэ таняагүй Урал найзмын тавайна Харал шинэлэ таняагүй Урал найзмын тавайна Нархан хотын барилгалээрөө Орон хилийн даагээрөө Дараа би халагдаж байж нөхөр маань үлдсээ Манай хүүхэн үлдэж санаалдан гарвалси Хорин жил замсалсан ч хоёрын эвэдэн мартаагүй Энги цэргийн бид хоёр экролын төлөө мананда Саралда шинэлэ таняагүй Урал найзмын тавайна Шинэлэ таняагүй Урал найзмын тавайна Дархан хотын барилгалээрөө Орон хилийн даагээрөө Харин таван нэрж Хариманг хамсуула Таван цус манэж тулсан Залуу тасман өнгөрлөө Эргүү жолсон сэтэмэнэс Энги сайдым сэнгэлтэйо Энги сайдны тэр айсаар Мөнхи тэнгэр сэргэмсэн нийо Харал шинэлэ таняагүй Урал найзмын тавайна Харал шинэлэ таняагүй Урал найзмын тавайна дахин чин сэтгэлийн хатан баяр үргэж ажил уран бүтээлийн олон их галзсан амжилтыг хүсье өрөөё. За баярлалаа. Одоо энэ сайхан мөчид одоо 70-аас дээш насны одоо ахмадуудаа хүндэтгэл үзүүлэх ийм одоо сайхан ёслолын одоо ажиллагаа болно. Тэгээд одоо эрхэм алтай гэж танайгаа одоо хүндэтгэн өрье. Та өөрөө За. Хинтүг. Цогтбаатараа яваарай. Ээж. За, энэ миний аавын ахын Түмэн Дэмбэрлийн одоо бэр даш долгор игчд бэлдсэ одоо 80 гарсан 4 хүн байгаа. Тэгээд одоо би том хүү Цогтбаатарт нь гардуулъя. За. Ээжтэй минь дамжуулаарай. За одоо батан чи. Ой хоёлаа. За дараагийнх нь миний аав ах Түмэн Дэмбэрлийн зээ охин Бадамжуу игчтэй гардуулъя. За урт наснараа. За. За баярлалаа. За. Ёо хийх. За. Бидний одоо том бэргийн игч, дайрмаа игчтэй гардуулъя. Энэ бэлтгийг. Миний игч урт насд удаан жаргаарай. За баярлалаа. За. Тийчүүдээ хамгийн өндөр настай Чамгалжин цахтаа гардуулъя. Жамцын игч хоёр. Оо за тэр энэ орж ирч байна. За баярлалаа. Өмсүүлэх байгаад сандраа магтаад шүү. За. Даад хүрсэн оюун цэцэг.
Энэтэй годоос гэж. За. Та цааш нь Миний нэрийг өгөөд хараа. За ингэх юм уу? Дараа нь юм бэ? Али. Ихний эрхэм үндэд дазаа буурлуудаа. За, манай Мигмаров маань цэцэг ихч маань сууж, манай ах маань байна. За тэгээд та бүхэнтэйгээ очин золгож байгаа одоо таатай байна. Ээж аав хоёр минь хэмээх сайхан дууг та бүхэндээ өргөн барьж байгаа үндэд аавна уу. Микрофоны цороо гэж өгч. Ауда тэрүүсэн хүүгийн сэтгэл алтан наран мөнхөд мандастан ээждэн тэрүүсэн охины сэтгэл экшин цэнхэр тэнгэр цэлмэстэн Ачлах сэтгэлийн ухааныг ойлгуулсан Ачлын дээд авэж хоёр мэн Энэрх сэтгэлийг өрстэн үлүүлсэн Энэрлийн илчээж ав хоёр мэн Хүрэгэн бирдэ хүүхдээс чилүүтэй Хүнлэг амьдралын жамыг ухааруулсан Хүний орчлонд эвтэй амьдрах Хой тавилан хүүхдүүд дэг өгсөн Ачлах сэтгэлийн ухааныг ойлгуулсан Ачлын дээд авэж хоёр мэн Энэрх сэтгэлийг өрстэн үлүүлсэн Энэрлэн илчээж ав хоёр мэн